За сайн минь та өөрийгөө нэг товчхон танилцуулах гаач. Би Архай аймгийн Харьяат иш бат гэдэг хүн байна. Тэгээд 2005 онд харуулдаг байл. 2005 оноос хойш одоо өнөөдөр энэ 25 оны өнөөдөр хүртэл одоо харуултын байдалтай одоо нэг татууд болцсон нэг тийм 20 жил явж байгаад энэ барьштууд дээрээ ирээд хоёр барилал гар хөл маань хөгжин тоглох дайны болчиход байна. Тэгээ баярлалаа жигтэй. Сайхан урамтай сайхан. Одоо гараа өргөдөө анх ирэхэд та гараа өргөж чадахгүй гэсэн шүү. Тэгэхээр гараа өргөж чаддгүйс одоо ингээд дээш нь сайхан сум баг гар дээр очиж гар хөл маань баригдах гэдэг. Тийм дайны чадaltaа болчиход баяр хөөр болоод явалт моолт сайжраад хөлөөж ирээд нэг сүрхий явдаг байсан нь одоо бол зүгээрээс гүүхээгэрэл явж байна. Та ч нөгөө анх ингэж ирэхдээ гараа тэнэлгээд амаа гар чинь хийнэдэг байсан шүү дээ. Тэнэдэг. Амаан гах гол гар тэнэдгээс одоо ингээд хүлээд гар тэнийх байдах бараг өстө хөгжим тоглохоор хуруунууд нь гараа сайхан. Ийм сайхан болчиход бөөм баяр хөөр болоод явж байна. Энэ хүний ер нь яагаад тэгсэн байсан тэр энэ яатсан анх энэ ах нөгөө би 20 жилийн өмнө харуулт өгсөн гэлсэн. Тэгэхээр би ах нь ингээ гараа ингээ хөдөлгөж чадахгүй гэдэг ингээ энээсээ дээш гарахгүйсэн. Тэгээ би ямарч ч хоёлаа гараа өргөдөг болно гэд тэгээд барьсан. Тэгээ гараа өгдөгсөн ч өө өстө хуруунууд маань дараа эхний яг барин дээр болохоор за ах гараа өдлгөөрөө гэсэн чинь ах эхний барин дээр болохоор эрхээ уруугаа ерөөсөө нээхгүйсэн. Баярлалаа дараа нь дахин бэлтгэл хийгээд за одоо эрхээ уруугаа гэж одоо хөдлөг гэж нэг ясандаа дахин хийлгэсээр байгаа. Гараа хөдлөдөг. Юуг нь барьдаг юм нэг судал дамжих юм шүрмэс юм уу надад баярна. Энэ бол аль нь хавсарсан. За. Судалж барьсан, шүрмэсж барьсан. Ерөнхий бол анх ирэхэд бол толгооны хөвддөг байсан. Толгойг нь бариад бүтэн биеийн барай хийгээд. Тэгэл ерөнхий цэг хөөсөн, сувг хөөсөн. Тэгэл эхэндээ бол ах уйлсан. Өвчнөд бол яса одоо сүүлийн өнөөдөр бол та бид хоёрын 3 дахь барай тийм үү? Өнөөдөр бол бариулсны дараа зүгээр бие хөнгөрөөж ихтэйхэн баг сууж муу зогсмооргүй яваалаа байна. Энэ коридороор зүгээр хоёр тишэл зүгээр хурдан алхаал явлаа шүү. Тэгээ баяр хүрэл өөлмөр бол тэгээ сайхан болоод одоо орон нутг руугаа буцах гэж байна да. За. За. Маш их өглөө төмөдүүдээ. Одоо та цаашаа гэртээ хараад өөрөө наад үйлдэлүүдээ миний зааж өгсөн дасгалуудыг бүгдийг хий. Одоо миний хийх ажил үлдсэн. Өөрөө сайн болно гэвэл тэгэл өөрөө л хөдөлж явах. Цаа чин тэшүүрээр гулгадаг гэжтэй. Одоо хоёулаа ирэх өвөл яана гэлээ тэшүүрээр гулгана гэж. Тий. Ахмадын юунд орно гэж яриа байсан тий. Ахмадын тэшүүрийн тэмцээнд орно. Айгүй бол одоо ийш улс намжаад одоо тэмцээнд явж ич магадгүй шүү. Хөлөө ингэ дээш нь өргөхөд бас айгүй хэцүү байсан тийм үү? Одоо та хөлөө ингэ хоёр хөлний зэрэг ээлж өргөдөг байсан. Анх ерөөсөө нэгтлийнх нь өвдвөл ингэж их хөддөг байсан. Наад энэ яг харавсан талын ах бол ингэ тал бие нь харавсан гэдэг чинь одоо бол сайхан болсон гэж. Бүтэн ингэ систем бүтэн эргэж байгаа юу? Одоо ясандаа цус маань гүйцэд эргэлдээд эхэлсэн. Тэгэхээр ах маань хөдөлгөөнд орсон. Дүүн ч гэсэн их баяртай байна. Харуултгсан гэж хэлэхээргүйгээр хурд явж шít байсан. Тэгээд загсмааргүй, суумааргүй санагдаад яваад юм чи. Яваал тэгэл өөртөө баярлаад ийм баярчлаа гэж баярлаад хөөрөөл. Тэгэл яваалаар болоод. Ста баярлаа. Сайн боллоо дүндээ баярлаа. За баярлалаа. Намайг дагаад их хүн зөндөө бата. Намайгаа болов тэнд ямар ч сөрөг мэдээлэл аахгүй гэсэн. Сэсгэл нэг л дурамжхан, дундуурхан нэг юм дутуу санагдаад байгаа бол ямар нэгэн сөрөг мэдээлэл байна гэсэн. Мэдэрч чадж байгаа бол сайн, чадахгүй байгаа бол ёо тэрэн дэмжлэг хэрэггүй. Яагаад гэвэл би хамт очиод хамт үйж байгааг мэдэрнэ. За сайхан ээж мөн дуугаа санагдаж тавьчих. Сүнсний мэдээлэл рүү орж байгаа учраас
тайван мэдээлж байна тий. Тэгэхээр эдгээр ямар сүрэн мэдээлэл авахгүй их сайхан тайван мэдрэгдэж байна одоо ч гэсэн. Тэгэхээр одоо хийх. За би талархлаа. Хүмүүн заяад дахин төлсөн дөө би талархъя. Хов тавилын эцэг талархъя. За тэгвэл тавилаа цаашаа аялнаа. Одоо хойлоо яг ихний хөвлий байх үед нь очиж мэднэ. За цэрэн найднуудын мэжийн хүүг ихийн улаан тусал эцгийн цагаан туслаас хүмүүн заяа болж ихийн хөвлөдөө боож байсан. Цаг хугацаа орон зайд наач. Цэрэн найданд өгтөө мэжийн хүүг ихийн хөвлөд боожж байх үедээ сүнснийх нь мэдэрч байсан сэтгэлийн хүнд төлөв далд хумсарт нь итгэвтэй байгаа сүрэг мэдээлэл байр болж байсан цаг хугацаа орон зайд. За тасс сэтгэлээ чиг ойлоо баялаад очсон ба. Маш хааш идэх хөвгт лээ. Хоёр хөвгт. За энэ дээр бол маш сайхан тайван амглан ямар сүрэг мэдээлэл заахгүй мэдэрч. Ижиж нэг сайхан илбэл хайраа дүүн дөлгөөхөн сайхан тийм Монгол эмэгтэй тий. Нэг тийм намуухан сайхан дөлгөөхөн залуу сайхан тийм ижиг бүсгүй ижиг харагдаж билээ чи. За энэ ямар сүрэг байхгүй. Маш сайхан тайван юм шүү. За тэгээ ойлоо хэлээ. За ижиг хөвлөд байх үедээ очиж дахин мэдэрсэндээ би талархъя. Махан би өөр төр үүсгэл болсон. Ижи аав хоёртоо би талархъя. За тэгээд эсэм сайхан ингэж төрсөн дөө тий бас хов тавилаа шүү дээ. Хин үлээдээ хүн болж чадахгүй хичнээн хүн ба хов тавилангийн эцэд талархъя. Ажил маань эхлээд нэг ихний 7 хоног төр явж байна. Ер нь ямархуу үр дүнтэй ямар байна гэдэг талаар чинь тавчгаан тайлбарлаад байдаг чинь. За 7 хоногийн хугацаанд стол нэг нойроо мартаж идэх хоолоо мартна гэдэг шиг маш их олон хүн ирлээ. Тэгэд маш их олон хүнд яг бүх застуудыг гүйцэтгэх гэж одоо ил далдынхаа бүх эрчим хүчийг эдшид гэх юм уу? Бүх юм одоо хүмүүстэй цохируулж сайхан үйл хийж төмөн олон маань бас сайхан хайрлаж өөрсдөө өрөө нээж сайхан хүлээж авч байгаад их баяртай байна. Би өсвөл өнгөсөлсөн. За. Тэгээд 5-6 хоног юм. За. Тэгээд хүүхдүүд юм тэгэхээр 5 дахь хоног цаар ирж гориг болчих. Та яасан ярина? Би дөнгөнд ороод. За. Тэгээд сүүлд нь бас өвдгөнд ороод. За. Тэгээд олон эмнэлгээр өсөө. Аа. 23 4 5 эмнэлгээр. Тэр эмнэлгээр явчаад тэгээд энд ямар арай өөр үйлчлэгээ гэдэг юм уу? Юунд таалагдуу танд? Өөр үйлчлэгээ тэр маань хөөгчлөг. За. Гоё эмнэлэг. Тэгээд таны сэтгэлд нийцүү ер нь тэгээд. Нийц гоё ус. Би ингээ хөлөө өрг даадаггүй шүү дээ. За. Өнтө хөлөө чирдэг ус. Сүн унтчихдаггүй. Өв. Хөлөө ингээ даадаггүй ус шүү дээ. За за. Шатар одоо өргөж гарч ирдэг байсан. Тэг шатар өргөж байгаа шүү. Тий. Одоо тэгсэн чи яаж байгаа вэ? Шатар дүүжин гарч шүү дээ. Өөр гарчаад байгаа юм уу? Та нас өдөр хэд урж байгаа лээ? 80%. Аа за за за. Дөрөв үлдээ тая. Дөрөв үлдээ энийгээ тулаад шатар зүгээр гарчаад байгаа юм уу? Гоо шатар орохгүй энийг орчихсон. Тэгээд шатар дүүжин гарчихсан. За за за. Тэгээд хүүхдээ энийг барьчихсан. Арай л хурдан ил биш үгүй юм шиг болчихгүй юу? Тий. Тэгээд чи хүүхдээ чи өргөж гаргадаг шатар. Аа. Тэгээд сүүлдээ энэ хэрэглэхгүй зүгээр шатар дүүжин гарчихсан.
Яг үнэнхээсээ тэгээд өнөө наадах чинь бодлоо хашгируулаад байгаа. Үнэн. Тэгээ энэ одоо гэдэг нь манай босгочуудын үйлс юу нь илүү их тань таалагдаа? Аль ямар үйлчлэг нь илүү тань таалагдаа? Мэрэ. За. Зүүн ингээд хайлчис төмөр. Төмрөөр арайсан уу? Аль дээр төмрийг харуулаад байгаа. Төлөө эзэн юм шүү. Хайлтал. Номон төмрөөр харайсан гинэ. За. Яахт ч үгүй маа. Дөрөв цаасан дутуулсан. Хөрөв төлчихнэ юм. За тэгээд өвөөтөр мань юу гэхээр ингээд хагалгаанд орцсон. За. Тэгээд нөгөө энэ хөлөө хагалгаатай юм гэдэг хүмүүс одоо нэг хагалгаанд орцохоор бүх биеийг хураачдаг. Удаа хөвддөг ч юм. Эмчнэр бас нөгөө яг хөвчлийн дэглэм сах гэдэг л ахaltaа. Гэхдээ сахитай тодорхой хэмжээний хөдөлгөөнтэй ч юм уу тийм байх хэвээр. Ингээд удаа хөвдөх тусан шөрмөсүүд нь бочонгууд нь ингээд зангираад татчихаар нөгөө өвдөж байгаа хагалгаанд орсон хөлөө бүр чирээд тэр маань өөрөө хөдөлгөөнгүй байсан учраас тийм ээ. Хөдөлгөөнгүй байсан учраас эдгээр нь одоо ямар ч амьгүй болно гэсэн баг. Тэгэхээр бид нар нөгөө өөрсдийнхөө өвгдөөсөө гууж агаад энэ хүний өвгдөөс нь бас давхар гууж байгаа сүнснийх нь мэдээлэл рүү орж агаад энэ хүнд эхлээд одоо өвөө минь одоо 83 настай болохоор бидний бас их тэр ирчиг арай л хүнд ирчим буух учраас багаар өвөд дасгаж. Тэгээд эхлээд одоо нэг сав биеийн цэнэглэн гэдэг шиг тэгээд энэ биеийн цэнэглэж ийж барайгаар тэгээд шар тоссон ихтэй шар тоссон барай дараа сүүлийн тос дараа нь чимүний тоссон барай гэдэг юм уу ингээд багаар ясанд нь ингээд мэдрүүлнэ гэх юм уу дасхан гэх юм уу тэгж байгаа дараагийнхаа ирчим дараагийнхаа барайнуудыг хийхээр булчингууд нь нөгөө удаа хөвтцэн энэ булчин шимсүүд нь сулраад аянда хөдөлгөөнд ороод дуурдгаас гэлөө Дуурахгүй шүү дээ. дуурахгүйсэн. Одоо дуурдаг болсон шүү дээ. Тэр хөдлөөд өөрөө Эдлийн хөнөөр сайн дуурдаг байсан. ингээ хөдөлдөг. Одоо энэ муу хөлчин дуурдаг болсон шүү. Дуурдаг байсан шүү дээ. За. Энэ муу хөлшгөө эсэн хөлшгөө дуурдаг болсон. Тэгээд бас нөгөө яг чимгэнтэй орсон болохоор яг энэ сүүжин талын одоо энэ цав талын булчирхаанууд нь бүгд ингээ цочирсан байдалтай шөрмөсүүд Түнгэнд орсон шүү дээ. Түнгэнд орсон учраас шөрмөснүүд нь бүгд ингээ хатцсан байдалтай байсан. Тэгээд тэр бүгдэнд нь гаднаас нь тосоор дэм өгөх, далдаас хэм өгөх гэдэг байдлаар өгөөд зовоохон одоо тасхан одоо юм заслуудыг хийсэн. Тэгээд 5 хоногийн дотор өвөө минь өөрөө бас нэг ингэж ярьдгүй байсан. Гоо тийм үү. Тийм ярьдгүй чимээгүй ус. Ярих дээр яадаг юм бөө. Хамаагүй хөлтөд хам дуурсан юм. Одоо тэгээ яагаад яриад вэ? Баярлалаа тахгүй. Та өтөө хүчээр гоёсоо. За. Тэгээд өвөө бас нүдийг аниулж агаад тэгээд яхаа өөрийнх нь бас нэг сүнснийх нь мэдээлэл рүү нэвтэрсэн. Тэгээд нөгөө зөвхөнд байгаа гомдлууд гэх юм уу. Эхлээд энэ өвгдөөцийн мэдээлэлд өөрийнх нь сав биений мэдээллүүдийн жаахан устгахжээж бас нөгөө гомдлууд тийм үү. Агчаа энэгүүд одоо яриулах бол юм би. Тэгээд тэр бүгдийг нь устгах цэвэрлжээж эндээ цэвэрлэхээсийнхаа дараа амжилтаа хийхэд өвөө минь хурдан сэргэж одоо исн эдэн гэх юм уу сүнсэн гэх юм уу хүлээж авч байгааг харахад бол их таатай байсан. Таад дээр мэн тэгээд дандаа юм нэлээд тийм хэтэрсэн төвшин хүнд хүмүүс ирэхэндээ барахаар нөө. Тэгээд одоо их хүч одоо сүүлийн үед бол маш их хүнд хүмүүс ирж байна. Бүр зарим бүр бэлгийн чи хандлага нь үнэхээр хэцүү болцсон. Үнэхээр нийгэм бол үнэхээр хэцүү болсон нэг хэсгүүл хүмүүс байдаг юм байна. Тийм хүмүүс хүртэл ирээд уйлаад ингээд суухад бол нэг сонсож байгаа надад хэцүү байхад хийж үйлцэн хүмүүс бүр хэцүү байгаа. Тэгээд тиймэрхүү хүмүүст одоо цаг үед нь өстө нэг өвгдүүд минь домоо гэлгэн юмаа гэлэх байлгүй маш их тийм хүчтэй тийм тарамтай тийм хүчтэй тэгээд маш их зовлонд орсон хүмүүс залуучууд ирж ин тэр хүмүүс минь хүүхд эцэг эхчүүд минь хүүхдүүдтэй бас нэг хай хуй гэж байгаараа эдгээр чинь насанд хүрсэн байгаа юм гээд хайж бас болохгүй юм байна шүү. Хүүхдүүдэд хай хуй гэж байгаараа тэгээд өөнөр минь бас өөр хүүхдүүд бидний зөв зааж залж байгаарэ гэдээ бас танаас хүсье өвөө минь баярлалаа. Баярлалаа.